Орим төргөө үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуй хүргэе. Учирлын засгийн газар 100 хоногийн ажлаа тайлгналаа. Баяр наадмын нээлтийн өмнөдгөл тоглолтыг өнөөдөр жуулчдад үн төлбөргүй сонирхолно. Бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалах яамнаас Монгол улсын зэвсэгт хүчинд техник хэрэгсэл хүлээлгөө. Говийн бүсийн ахмадуудын санал хүсэлтийг сонсов. Трамп Украины дайныг зогсооход ойрхон байгаа гэж мэдгдлээ. Киевд өгсөн Оросын агаарын цохилтын улмаас 24 хүн амь өргөджээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч дотоодын технологийн компаниудтай хамтрах төслийг танилцуулав. Учирлын засгийн газар ажиллаад 100 хонсон өдрүүд энэ 7 хоног тохиож байна. Эдийн засгийн чөлөөлөлт, нийгмийн шударга байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээнүүдээ ерөнхий сайд тайлгналаа. Юун түрүүнд эдийн засгийн хувьд Монгол улсад хамгийн их ач холбогдолтой оюу толгойн асуудлыг засгийн газар нэн тэргуунд анхаарч яриа хэлцээрийг улсын хаашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэж чадав. Хөрөнгө оруулагч талтай тохиролцсноор хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж 22 их найт төгрөг буюу 6.2 тэрбум долларын өрийн ачааллыг ирээдүйд хэмнэхээр боллоо. Энэ Монголын талын хүртэх өгөөжийг 8 их найт төгрөгөөр буюу 2.5 тэрбум доллараар шууд нэмэгдүүлж байна гэсэн үг. Төрийн эмчит компаниудын үр ашиггүй байдал зардлыг цэгцлэх зорилгоор 14 компаниг татан буулгаж чиг үүргийн давхардлыг бүрэн арилгалаа. Үүний үр дүнд 260 орон тоог цомхотгож захиргааны зардлыг 10%, түрээсийн зардлыг 30%-аар бууруулснаар улсын төсөвт 67.3 тэрбум төгрөгийг хэмнэв. Хөтөл энержи дулаан, зэс боловсруулах зохицолбор, гашуун сухатын төмөр зам зэрэг компаниудыг татан буулгасан нь төрийн өмчийн засаглалыг улс төрөөс ангид мэрэгжсэн болгох эхлэл боллоо. 435 мянган ахмадын тэтгэврийг 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн 100-аас 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шин тогтолцоог хүлчиллээ. Мөн оюутнууд болон ахмадууд ажил эрхлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөхгүй байх, олон жил ажилласан хүн зөвхөн нэг ажлаараа шимтгэл төлөх зэрэг шударга зохицуултыг нэвтрүүлв. Нэмүртгийн албан татвар төлөгчийн босхийг 400 сая төгрөг болгон өсгснөөр 23429 сая аж ахуйн нэгж татврын дарамтаас чөлөөлөгдлөө. Жилийн 36 сая төгрөг хүртэлх орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татврыг 100% чөлөөсөн нь нэг иргэний халаасанд жилд 948 мянган төгрөг нэмж үлдээж буй бодит дэмжлэг юм. Түүнчлэн 22 мянган аж ахуйн нэгжийн данс хаагдах эрсдлийг зогсоож дансанд орох мөнгөний 30%-ийг үлдээх, татврын тайлан залруулах хугацааг 2 жилээр сунгах зэрэг нь бизнесийн орчинд урдманд байгаагүй том чөлөөлт болов. Зөвшөөрлийн хуулийн шинжилэлээр хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх хуулийн механизмыг бий болгов. 20-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад 10-аас 15 жил, 50 тэрбумаас дээш бол 20 жил хүртэлх хугацааны тогтворжуулалт олгох эрх зүйн орчин бүрдүүлсэн хөрөнгө оруулагчдад Монгол улс татаа орчин гэдгийг харуулв. Багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, 36 мянган эмч ажилтны цалинг нэгтгэж, 30% нэмэгдэл бүхий цалинг 2026 оны сүүлээр 75%-аар нэмэгдүүлэхээр боллоо. Нас барсан 132,203 иргэний 1072 хувьцааг ар гэрийнхэн өвлөн авах эрхийг нээж үл хөдлөх хөрөнгө худалдаа 2% татврыг бүр мөсөн болиуллаа. АИ-92 шатхууны гайлын татврыг тэглэж 146 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цуцлан бизнесийн орчныг чөлөөлөв. Ерхий сайд 100 хоногт хийж гүйцэтгсэн ажлаа ийхүү танилцуулахдаа цаашид эдгээр ажлын үр дүнг улам баттгаж, төрийн албаны хүн сурталыг хаалж, эргэн төвтэй, бизнес дээлтэй, эдийн засгийн бие даасан байдлыг хангах бодлогоо илүү эрчимтэй үргэлжлүүлэхээр мэдгдлээ. Үндэснийх баяр наадмыг зөвхөн төв цэнгэлдэхэд биш, нийт орон даяар цахим орчноор дамжуулан хүмүүрд тэгш хүртээмжтэй тэмдэглэхээр баяр наадмыг зохион байгуулах комисс ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12500 суудлын үндэснийх баяр наадмыг үзхийг хүссэн иргэд жуулчид гадаадын зочид төлөөлөгчдийн эрэлт хэрэгцээнд хүрэлцдэггүй тул баяр наадам зохион байгуулах комисс бүхий л боломжоод ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд наадмын нээлтийн өмтгөл тоглолтыг манай улсад хүрэлцэн ирсэн гадаадын жуулчдад өнөөдөр үн төлбөргүй сонирхуулгаар болжээ. За баяр наадам зохион байгуулах комиссийн хүсэлтийг хүлээж авч болтоо хэрэгжүүлж байгаа хотынхон удирдлагууд бас баярлалаа. За нэг онцлог зүйл байгаа. 7 сарын 7-нд баяр наадмын албан ёсны нээлтийн соёл урлагийн арга хэмжээний өмнөдгөл тоглолт болно. 7 сарын 7-ны 13 цаг. Тэгэхээр Монголыг үзэх гэж гаднаас ирдэг мянган мянгаар тоологдох
гадны жуулчдад өртөмжиг байгаа. 12,500 суудалтай төв зингэлт хүрээлэнгийн нийт суудлаас 2,387 тасалбар жуулчдын компаниудад тараагдсан байгаа. Гэсэн чинь хаанаач хүрэхгүй байгаа. Тэр үүднээс 7 сарын 7-ны 13 цаг болох арга хэмжээнд наадам үзэхээр зорж ирсэн гадны жуулчдад үн төлбөргүй өмтгөл тоглолтыг үзэх үн төлбөргүй урилгыг бас хөргүүлж байгааг аялал жуулчлалын компаниуд болон Монголд аялал жуулчлалын зорилгоор хүрэлцэн ирсэн гадны дотны зочдуудаа сүүгээр дамжуулж хэлье. Мөн Улаанбаатар хотод хүрэлцэн ирч чадаагүй иргэдтэй зориулж 21 аймгийн төв талбай болон нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайд наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн гадаадд байгаа элэг нэгт монголчуудаа эх орондоо наадаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх үцээр наадмын гол үйл явдлуудыг YouTube суугаар дамжуулан шууд хүргэхээр бүх бэлтгэлээ хангажээ. Энэ жилийн наадмын бас нэг чухал онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчин юм. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Сүхбаатарын талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгүүдийг засаж тогтжуулснаар тэд наадмын нээлтийн үйл ажиллагааг саадгүй тав тухтай үзэх боломж бүрдэж байна. Баярын өдрүүдийн түүхэн үйл явдал бол Монгол улсад анхудаа зохион байгуулагдах гэж байгаа дэлхийн адууны өдөр арга хэмжээ юм. Тус арга хэмжээнд Сүхбаатар аймаг 330 тонны хонгор зүсмийн адуутайгаар оролцохоор болсон байна. Сүхбаатар нутгийн шилдэг адуучид морьтон эрс хонгор зүсмийн адуунуудаа бүрэн тоноглож хос морьтны гайхалтай үзүүлбэрүүдээр сүр хүчээ нийгэмд ор харуулах юм. Дэлхийн адууны өдөр нь зөвхөн морины соёлыг сурчлах бус Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэх өндөр зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Энэ хүсвэрж авлалт үйл явдалд Монгол улсын нэр хүндтэй алдарцуутай эрхмүүд оролцож 100 морьтон тутмын цуваг манлайлан оролцох нь тус арга хэмжээний цар хүрээ ач холбогдлыг улам бүр тодтогч байгаа юм. Ийхүү үндэсний баяр наадам маань Монголын нүүдэлчин соёл, морьтон түмний сүр хүчийг дэлхийд дахинд сурталчилан таниулахын зэрэгцээ. Иргэн бүрдээ баярын уур амьсгалыг тэгш хүртээмжтэй хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байна. Монгол Хятад хоёр улсын ээж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа ялангуяа Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна. Энэ хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яамнаас Монгол улсын зэвсэгт хүчинд цэргийн буцалтгүй тусламж үзүүлж техник хэрэгслийг аль бие осоор хүлээлт өглөө. Тодорхойлбол Батлан хамгаалах яамны харьяа анги байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, аль хаагчдын тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, өдөр тутмын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилт бүхий орчин үеийн зорчигч тээврийн автобуснуудыг хүлээлгөх гэсэн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Батлууд бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэн Минжуан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Батлан хамгаалахын сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2026 он гарсаар хоёр улсын засгийн газрын өндөр түвшний айлчлууд идэвхтэй өрнөж байгаа нь хоёр орны харилцаанд талууд хэрхэн онцгой ач холбогдол өгч буг илтгэж байна гэлээ. Мөн саяхан амжилттай зохион байгуулсан талын түнш 2026 хээрийн сургуульд нь бүс нутгийн их тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлоод бүгд найрамд Хятад ард улсын Батлан хамгаалах яамнаас олгож буй энэхүү тусламж нь Монгол улсын зэвсэгт хүчний чадварыг бэхжүүлэх, техник хэрэгслийг шинжлэхэд бодит дэмжлэг болж байгаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Хоёр тал энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцан ихтгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна. Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмад насны нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж болон эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь сайжруулах зорилготой ажлын хэсэг ахмадуудынхаа дуу хоолойг сонсох бүсчилсэн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж байна. Улсын хурлын гишүүн Эрдэнэбаатар хавлуусан ажлын хэсэг өнгөрөх амралтын өдрүүдэд төвийн бүсийн ахмадуудтайгаа Дархан уул аймагт бичлэн уулзсан бол энэ удаад говийн бүсийн буюу Говьсонбор, Дундговь, Өмнө Говь аймгийн ахмад настуудтай цахимаар уулзаж тулгамцсан асуудлуудаа нээлттэй хэлцлээ. Чуулга уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн Эрдэнэбаат Ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийж буй томоохон ажлуудаа танилцууллаа. Тухайлбал хуулиар олгогдсон Ахмадын санг байгуулаагүй байсан 2300 гаруй төрийн байгууллагад албан даалгавар хүргүүлж хэрэгжилтийг хэрчимжүүлсэн байна. Мөн тэтгэврийг сонголттой болгож тодорхой хувиар өвлүүлдэг болох инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх хэрэгцээ орчныг бүрдүүлсэн. Үүнээс гадна Монгол банк болон Арилжааны банкны салбартаа зөвшөлдсөний үр дүнд тэтгэврийн зээлийн хугацаа 36 сар болгон сунгаж зээлийн эрсдлийн сангийн хувь хэмжээг бууруулснаар зээлийн үртгийг багасгах боломжийг бүрдүүлсэн байна. Статистик мэдээллээс харахад 2025 оны эцсийн байдлаар 101,550 ахмад настай ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмадын 24.6%-ийг эзэлж байгаа юм. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөв 2022 онд 5.4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 14.3 тэрбум төгрөг болон өсжээ.
Түүнчлэн Монгол хүний дундаж наслал сүүлийн 50 жилийн хугацаанд 6.3 жилээр нэмэгдэж 2024 оны байдлаар 71.8-д хүрсэн байна. Эрүүл мэндийн амнаас 40 мянган гаруй ахмадад эмнэлгийн тусламж үйлчилгээ гэрээр олгож, өнгөрөх онд 391,400 ахмадад эмийн хүнгэлт үзүүлсэн ахмадын эрүүл мэндэд чиглэсэн томоохон алхам болжээ. Говийн бүсийн чуулганд оролцсон ахмад наснууд тэтгэврийн зөрүүг арилгах, амжиргааны наад захын шаардлага, өртөг зардлыг шийдвэрлэх хэмжээнд тэтгэврийг нэмэгдүүлэх, эм хангамж, сувилийн үйлчилгээг чанаржуулах зэрэг олон чухал саналыг дэвшүүлж байлаа. Ажлын хэсгийн зүгээс ахмадуудынхаа тавьсан энэхүү санал хүсэлтийг нэгтгэн цаашид доод тэтгэврийн хэмжээг 1 сая төгрөг түргэх, гэрээр асар үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх зэрэг шударга шинжилгээг үр дүндээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Монгол улсаас бүгд найрамдах социалист Вьетнам улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хулан итгэмжлэх жуух бичгээ тус улсын ерөнхийлөгч Тоолламд өргөн барьлаа. Элчин сайд хулан хоёр улсын эж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө эдвэх санаачлагтай ажиллагаа илэрхийлж, ялангуяа эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарах болно гэдгээ тэмдэглэлээ. Хариуд нь ерөнхийлөгч Тооллам худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнгээр баяжуулах нь чухал болохыг онцлоод хоёр улсын анхан дүүсийн найрамдал цаашид Улаанбаатарчин бэхжин гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол улс бүгд найрамдах Чех улсаас суугаа элчин сайд Ноён Витофилийг хүлээн авч уулзсан Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинж шатанд гаргах талаар нээлттэй санал солилцлоо. Талууд Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны эргэцэн орчныг шинжлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн бөгөөд цэргийн боловсрол энхийг дэмжих ажиллагаа, Батлан хамгаалах үйлдвэрлэл, нисэх хүчний техник гэх мэт чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм. Мөн сайд нарын төвшний шууд харилцан айлчлал болон тогтмол зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх нь хоёр орны хамтын ажиллагаанд шин түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Монгол Улсын засгийн газрын 73 дугаар тогтоолын хүрээнд прокурорын байгууллагаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр томоохон нөлөөлийн арга хэмжээг эхлүүллээ. Сүүлийн 5 жилийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалсны үндсэн дээр хэрэгжүүлж буй энэхүү ажлын зорилго нь нийтийн эрх ашигыг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд оршиж байна. Энэ хүрээнд гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, холбогдох албан тушаалтнуудыг арга зүйгээр хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нэхэмжлэл гаргах зэрэг цогц арга хэмжээг авахар төлөвлөжээ. Иймд уг ажлыг төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг идэвхтэй дэмжихийг уриалж байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оноос хэрэгжиж буй Мазалай багуу хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мазалайн амьдрах орчинд дэвшилттэй технологи нэвтрүүлээд байна. Тодорхойлбол богц цагаан дэрэс, шарх улс, сүүжийн баян бүрд зэрэг газруудад интернетэд холбогдсон бодит цагийн хяналтын камеруудыг суурилуулснаар Мазалайн зан төрөх болон тоо толгойг 24 цагийн турш хянах боломж бүрджээ. Энэхүү цогц хамгааллын ажлын үр дүнд дэлхийд цорын ганц Монголын говьд нутгалдаг 1 ховор энэ амьтны тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар 54 болж өссөнийг ерөнхийлөгчийн тамгын газрын албаны хүн мэдээлв. Нийслэлийн байгаль орчны газраас ой мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2024-оос 2025 онуудад хийсэн судалгаагаар Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргүүдийн ногоон бүсийн ойн санд Сибирийн хур эрвэхэ, Якобсоны төөлөрч эрвэхэ болон шилмүс хойлогч зэрэг ойн хөнөөлж шавжийн голомт үүссэн болохыг тогтоожээ. Энэхүү хөнөөлж шавжийн тархалтыг зогсоож ойн санг хамгаалах зорилгоор 2026 оны 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд дээрх дүүргүүдийн 3500 га талбайд онгоц ашиглан авиа микробиологийн аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулсан байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Харин тэр үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр алуун улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордон сэтгүүлчдтэй уулзах үеэрээ Украины дайныг зогсооход ойрхон байгаа гэдгийг хэлсэн байна. За тэрээр Оросын албаны улс Украин аль аль нь байлдааны ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаа бөгөөд сөргөлдөөнийг зохицуулах мөч хүмүүсийн бодож байгаагаас ч ойрхон байгаа гэдгийг мэдгдсэн байна. За Трамп мөн өнөөдөр маргааш Туркийн Анкара хотод зохиогдох НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины асуудлыг хэлэлцэх ба лав гарагт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй Анкара хотод уулзахаар төлөвлөсөн бол энэ уулзалтын дараагаар Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж байлдааны ажиллагааг аль болох хурдан дуусгах талаар ярилцахаар төлөвлөсөн байна. Тэрээр даваа гарагийн үдэш НАТОгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Турк улсыг зорьсон байна.
За Украиний асуудлаар Америкийн нэгдсэн улстай хийх харилцаа холбоогоо таслалгүй үргэлжлүүлнэ гэдгийг Оросын холбооны улсын гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков мэдэгдэж, хэрв Америк Оросын дэвшүүлсэн саналд үндэслэн бодит алхам хийвэл мөргөлдөөнийг богино хугацаанд зохицуулах боломжтой гэдгийг дурдлаа. Түүнээс дээр НАТО болон Европын холбооны зарим орон Америкийн нэгдсэн улсыг өөрийн талд татаж оруулахыг оролдож байгаа нь бүс нутгийн урсмал байдлыг улам нэмэгдүүлж байна гэжээ. Харин энэ үеэр Украиний төрийн тэргүүн тус улсын агаарын давталгаанаас хамгаалах хүчин чадалд Америк бол Европын дэмжлэг тусалцаагаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Зеленский барууны агаарын давталгаанаас хамгаалах пуужингийн хангамж хангалтгүй байгаагаас болж Украиний арим Оросын баллистик пуужинг унгаахтаа маш муу ажиллаж байна. За Украин улс НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Америк болон Европын түншүүд агаарын давталгаанаас хамгаалахад дэмжлэг үзүүлэх талаар хатуу шийдвэр гаргана гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлээд байна. Дараагийн мэдээ, даваа гарагт Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев болон түүний ойр орчмын байршлуудад томоохон хэмжээний агаарын цохилт өгсөний улмаас наад зах нь 24 хүн амьд байна. За тодорхойлбол Оросын талаас 68 пуучин 351 дроноор довтолсны улмаас дор хаяж 24 хүнээс орж 106 хүн шархсан талаар Украины албаныхны зүгээс даваа гарагийн орой мэдээллээ. Украины агаарын давталгаанаас хамгаалах анги 326 дрон болон 37 пуужин амдан устгасан байна. Украиний үндэсний онцгой байдлын газрын мэдээлснээр агаарын цохилтын улмаас Киев хотод 16 хүн нас орж 58 хүн шархсан бол Киев мужийн хэмжээнд 8 хүн амьд 48 хүн шархсан бөгөөд 3 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мужийн захирагч мэдэгджээ. За халдлагад өртсөн Киев хотын орон сууцны барилгуудад эрен хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Харин Украиний зэвсэгт хүчин Украинаас 2500 км зайд орших баруун Сибирийн бүс нутагт Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр буюу Омск хот дахь Газпром компани газрын тос боловсруулах үйлдвэр цохилт өгсөн байна. Тос үйлдвэрт давталцсан дай эхэлснээс хойш Украины дронууд хамгийн хол зайд хүрсэн тохиолдол болж байгаа бөгөөд мөн Украины зэвсэгт хүчний давталсан Оросын томоохон бензин шатхуун үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн сүүлийнх нь байлаа хэмээн Украины зэвсэгт хүчний ерөнхий штабын зүгээс мэдэгджээ. Дээрх мэдээллийн дараагаар Оросын улбаны улсын Омск мужийн захирагч Виталий Хоценко Омскийн газрын тосны үйлдвэр Украины халдлагын бай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч давталгааны улмаас хүний амнаас өргөдөж бэртэж гэмтээгүй гэдгийг мэдээлжээ. Украины зэвсэгт хүчин мөн Оросын хамгийн том газрын тос боловсруулах 5 үйлдвэрийн нэг болох Ярославль мужийн Славнефть Янос үйлдвэр, Кримийн хойгийн Керч бомб дах хамгийн том газрын тос хадгалах тээвэрлэх байгууламж, за Луганск мужийн тээврийн гол зам дроны агуулгад агаарын цохилт өгснөө мөн даваа гарагт давхар мэдээлсэн байна. Зөвхөн мэдээ хүргэе. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung дотоодын технологийн тэргүүлэгч компаниудтай хамтран 3 мега төслийг танилцуулсан байна. За өмнө Солонгосын Samsung Electronics, SK Hynix болон төрийн байгууллагуудын олон зуун тэрбум ам долларын хөрөнгө оруулалтаар дэмжигдэх засгийн газрын уг төсөл нь хиймэл оюун ухаан эрчим хүч бүс нутгийн хөгжлийг нэгтгэсэн улс орны хөгжлийн стратеги төлөвлөгөөний нэг хэсэг болохыг тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Дээр дурдсан томоохон корпорациудын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга нартай хамтран хэрэгжүүлэх төсөл нь өмнөд Солонгос улсын хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэх байр суурийг хадгалах мөн сөүлээс бусад бүс нутгийн эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх зорилготойгоос гадна хагас дамжуулагчийн салбарын огцон өсөлтөөс олсон татврын нэмэлт орлогыг улсынхаа ирээдүйн хөгжилд зориулахаар төлөвлөд байна. За үүний тулд ирээдүйн хариу арга хэмжээний сан хэмээн нэрлсэн тусгай санг байгуулж үндэсний томоохон төслүүдийг санхүүжүүлэх замаар улсынхаа өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой гэдгийг бол мэдэгдлээ. За түүнчлэн Lee Jae-myung-ийн мега төслийн санаачлагын хүрээнд эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах, залуу үеийнхнийг дэмжиж 20-30 насныхан зориулсан орон сууц гарааны бизнес болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх чиглэлүүд төлөвлөгөөнд багтсан байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.